2023 онд сургуулийн багш 51 настай Шэри Муди сурагчдынхаа хамт аяллаар явх үед би энэ нэлээд хүрхсэн бөгөөд таниад хүрч байна да гэж бодон сүртэй санаа зовоогүй байна. Хэд хоногоос би нэхэд халуурч маргааш орооноос нь амьсгалахад маш хүнд болж түргэн тусламж дуудан яаралтай эмнэлэг явжээ. Эмч нар түүнийг олон удаагийн нарийн шинжилгээ үзлэгт оруулснаар хатгаа тусаж тэр нь хүндэрсэн байсныг, хамгийн гол нь цуснд нь халдвар орсныг илрүүлжээ. Ингээд шаардлагатай эмчилгээг эхлүүлсэн байдаг. Гэвч цусан дахь халдварын улмаас түүний хөл гар маш хурдцтайгаар үхжиж харлаж эхэлсэн бөгөөд цаг алдаж газрах болохгүй өвдөг болон тохооноос доош тайрах шаардлагатай болсон байна. Мэдээж хатгаа туссан хүн бүрийн цусанд халдвар ордоггүй, ингэж хүндэрдэггүй боловч түүнд сонголт үлдсэнгүй. Цаг хорон бүр түүний биеийг амьдаар нь муми болгож байлаа. Ингээд харамсалтай нь тэрээр дөрвөн мөчөө тайруулсан байна. Үүнээс хойш Шэри Муди 4 сарын дараа эмнэлгээс гарсан бөгөөд тэрээр одоо нөхөр хүүгийн хамт амьдралыг өөдрөгөөр харан сэтгэл хангалуун амьдарч байна. Хэрв хатгаа туссан тохиолдолд нарийн шинжилгээ сайн хийлгэж бүрэн гүйцэд итгэж байгаарай.